надаас авсан нэг дөрвөлжингийн ноолуурын чиглэлээ нэг хар алтар ухнуудын удам одоо та алтаад очиж үржүүлэх энэ ховд нутгад гэсэн. Одоо тэд ноолуур ихтэй олон ус үрдсэн. Харин тий. Ховд аймгийнхаа одоо малын үйлдвэр ухсааг сайжруулъя гэж буянт мал ухаалаг аж ахуй гэдэг ийм төслийг Ховд аймгийн хөгжлийн төлөө сангаар дамжуулж одоо хийсэн. Өөрөөс чинь би дөрвөлжингийн ноодурын үйлдвэрийн 100 ухна авсан. Тийм үү? Тэгсэн. Улс аймгаас Баян-Домгийн бас 100 хурган хуц авж Ховдынхаа одоо малын үйлдвэр ухсааг сайжруулах бас нэлээд хөв нэмэр оруулсан хүн гэж манай малчид одоо өнөөдөр хүртэл надыг хүнддэг. Тэгээд бас Алтан нуруунаас өмнгийн говьд Сүхбаатар аймагт одоо 130 уяачаа дагуулж явж одоо 400 одоо тийм Сүхбаатарын хурдан өвслийн адуу одоо авчирч ирсэн шүү дээ. 3 оны намар таныг явж ийн гэж би сонсч байсан. Харин тий. Тэгээд одоо тэр манай Ховдын уяачид очиж бас тэр Дарганг сумын банкны одоо мөнгийг дуусгаж ирсэн шүү дээ. Манай уяачид мөнгөтэй байсан байна. Тэгээд 2 тэрбум төгрөгийн одоо адуу худалдаж авсан гэж тэр үедээ л бас их цуу яриа сайхан одоо юм яригдаж манай уяачид малчид маань ингэж ажиллаж байсан. Тэгээд үүний үр дүнд бол одоо манай Ховд аймгийн уяачдын адуу сүргийн ямаа ноодуртай болсон. Хонь нь одоо илүү нугламтай Баян-Домгийн одоо сайн чанарын хонь одоо олон 10-аараа үржиж өнөөдөр ховдчууд манай малчид над их л сайхан байгаа шүү. Одоо та тэмээ өхөр хоёрыг сайжруулах. Одоо буур сайн үйлдвэрийн буур сайн үйлдвэрийн бух хоёрыг авчрах юм байна да. Одоо тэр болмайлгүй дээ. Тэгээд ховд гэлтгээ одоо Баруун аймагт л авчрах юм байна да гэдээс. Одоо энэ орон нутагт энэ малчдын асуудал нь ямар байна? Залуу малчид гэж байна уу? Одоо байх. Одоо орон нутагт залуу малчид ер нь ховор болсон. За тэгээд малчдын асуудал ер нь өвлөн зуд болоод зунын гандуухан болоод тэгээд өвс тэжээлийн одоо ер нь өвс тэжээлийн дарамтанд одоо малчд ер нь ойрын 2 жил дараалан орчлоо доо. Ер нь малчдын амьдрал бол хүнд байгаа шүү. Ер нь одоо энэ өвс тэжээлийн малын мах нь үнэгүй, харь шир нь үнэгүй. Энэ гадаад дотоод руу энэ малын махсуу одоо энэ малаас гардаг малын ашиг шимийг нь одоо аль өндөр үнэ өсөлттэйгээр боловсруулж борлуулж зах зээлд гаргадаг бол маш хэрэгтэй. За ингээд би бас нэг юм сонирхож асууя. Ер нь одоо энэ малын тэжээл бэлтгэлийн асуудал гэж байна шүү дээ. Энийг ер нь малчид яаж шийдэх байна уу? Одоо энэ танай энэ говь газар шүү дээ. Энэ говьд ямар шийдэл вэ? Манай энд одоо тэр хүч тэжээл, ногоон тэжээл гэдгийг тарих асуудлыг л ярихгүй бол манай энэ чинь говийн газар бороо баг ордог. Ер нь тэгэл услагаатай л одоо хадлан тариалангийн талбай бий болохгүй бол хамгийн өндөр шагийн үнээр л өвс тэжээл авдаг шүү дээ. Манай энэ ялангуяа манай энэ говийн сумууд энэ үйлдвэр ухсаа сайтай цөөхөн мал үржүүлэх өндөр ашиг шимтэй зүгээр нутгийн үйлдвэрийн олон малыг үржүүлэх хоёрын хооронд ер нь ялгаа гарах уу гэж бодохоор өндөр ашиг шимтэй юм үйлдвэр ухсаа сайтай малыг өнөөдөр бодлогын хэмжээнд үржүүлэх асуудал хамгийн зөв л гэж боддیں۔ Чи малчин хүний үед ер нь ямар бодолтой байна вэ? За би малчин хүний үед ер нь одоо ингээд ярихад бол энэ малын энэ олон хон энэ олон адуу бол ер нь яг үндсэндээ бол байх шаардлагагүй. Энэ бэлчээр газар нутаг ус ургам бол одоо хавь ямиг үндсэндээ сүйдэлж ийн гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ мал үнэтэй Монгол хүний одоо амьдралын өвтгөх нь бага л байвал баг тийм ээ. Мал нь үнэтэй байвал одоо нэг ийм зовлон байж таа. Мал нь цөөхөн одоо төрөөс одоо жишээнэхэд малчдыг энэ газрын сүүлжилтээс хамгаалъя гэдэг малын толгойн тоонд нь оруулаад тэгээд малынх нь ашиг шим нь өндөр, мах суу нь өндөр, ус ноос нь өндөр үнэтэй бол малчд энэ малыг тэгшлээд багасгаж болох байх. Тэгээд нөгөө амьдралын өвтгөх нь өндөр болох дээр олон малтай байж тэрнээсээ зарж ижил одоо нөгөө тэгэхээр нэг одоо ер нь ийм
ийм одоо том зовлон гэх юм уу ийм бэрхшээлд учирчээд байгаа юм л да. Одоо ингээд монголч одоо ингээд 70 сая малтаа гэж байна. Хамгийн цэвэр мах, эко махта сүйтэй гэж ярьж байгаа ч гэсэн яг үнэн бодит байдал дээр бид нэр өнөөдөр гадны зах зээл дээр малынхаа махыг борлуулж чадахгүй. Одоо ингээд 2020 оноос хойш Монгол улс нэг ч одоо тоон түүхийн мах гадаадад гаргаж чадсан